Засгийн газар эх 5 жилийн хөгжлийн төлөвлөгөөгөө олон нийтэд танилцуулах үеэр гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Авбакир 4 болон түүнээс олон хүүхэдтэй бол ипотекийн зээлийн дарааллыг урагшлуулна хэмээн мэдгдсэн. За энэ нь бэлэн мөнгө тарааснаас илүүтэйгээр урт хугацаанд хүн амын төрөлтийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж салбарынхан үзэж байна. Монгол улсын хүн ам 2030 онд 4 сая, 2050 онд 5 саяд хүрнэ гэсэн урьдчилсан тооцооллыг үндэсний статистикийн хорооноос гаргасан байдаг. Гэвч төрөлт буурч хүн амын өсөлт саарах процесс судлаачдын тооцоолж байснаас эрт эхлэх болжээ. Тухайлбал 2030 онд 4 сая болох тооцоол 5-6 жилээр хойшлох болоод байна. Мөн улсын хэмжээнд 2024 онд 57.3 мянган их амарчсан нь өмнөх оноос 6.6 мянга буюу 10.3%-аар буурсан үзүүлэлт юм. Иймээс салбар яамнаас гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөлд 4 болон түүнээс олон хүүхэдтэй бол ипотекийн зээлийн дарааллыг урагшлуулах гэр бүлийн нэг гишүүнийг хүн амын орлогын албан татвараас чөлөөлөхөөр тусгажээ. 3 дахь 4 дахь хүүхэдтэй бол нэг хамгийн том юм нь суур зардлуутай холбоотойгоор төрүүлэх сонирхолгүй болоод байдаг. Тэгэхээр манай хувьд бол энэ 3 дахь 4 дахь хүүхдийг дэмжих бодлогыг яралтай хэрэгжүүлэх бол зайлшгүй шаардлагатай байна. Тэгээд энэ 4 дахь хүүхдийн дээр ипотекийн зээл рүүгээд ер нь бол 3 түүнээс дээш хүүхэдтэй нийт өрх хүн ам дээр бол 160 гаруй мянган өрх байгаад байгаа юм. Тэгээд энэ гол нь одоогийн 3 4 гэхээсээ илүү дараагийн 3 4-үүд дээр илүү одоо 3 хүүхэдтэй 4-тэй болох гэдэг энэ лүүгээ илүү одоо дэмжлэг үзүүлээ явна гэж харж байгаа. Яагаад орон сууцсан дээр гэж үзээд байна уу гэхээр ерөөсөө өрх гэр бүлийн агтагч суурь хэрэгцээ бол орон сууцтай тав тухтай амьдрах гэдэг энэ хэрэгцээ байгаа учраас энийг дэмжих ёстой. Тэгвэл хүүхдийн тоогоор ипотекийн зээлийн дарааллыг урагшлуулах нь шударга бус хүний эрхийг зөрчиж байна гэж үзэх иргэд бий. Харин хуульч дараах байр суурийг илэрхийллээ. За энэ бол хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах үндсэн хуулийн заасан эрхтэй холбоотой асуудлыг хөндөж байгаа буюу эрхийг хамгаалахаар төрөөс хийж байгаа нэг чиг үүргийн бодлогын юм ажил явагдаж байгаа. Магадгүй юу гэдгийг хүүхдийн эрхийг хамгаалах үүднээс тухайн айлыг 6% ч юм гэдэг юм уу те хувийн зээлэнд урдуур нь оруулснараа бусад айлуудын эрх зөрчигдөөд одоо тухайн зээлэнд хамрагдаж чадахгүй чадах хэсэг асуудал одоо яригдахгүй учраас энэ бусдын эрхийг зөрчиж байгаа асуудал биш юмаа гэж үзэж байгаа юм миний хувьд бол. Ипотекийн зээлийг дунд бага орлоготой иргэдийг дэмжих замаар агаар хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор бий болгосон. Журмын дагуу шаардлага хангасан иргэд тус зээлд хамрагдах боломжтой. 2024 оны байдлаар ипотекийн зээлд 118 мянган өрх хамрагдсан гэх мэдээлэл байна. Одоо санхүүжилтийг болохоор Монгол банкны их усүр хуримтлын сангаас бас орон сууцны ипотекийн хөтөлбөрт хөрөнгө оруулж байгаа. Тэгээд банкуд өөрийн их усүрээрээ гээд нийт 3 их усүрээ санхүүжүүлээ явж байгаа. Яг одоогийн байдлаар энэ оны 11 сарын байдлаар бол нэг их 80 төгрөгийн зээлийг 7800 орчим өрхөд олгоцсон байгаа. Тэгээд он дуустал бол ямар ч байсан 1.2 их 80 төгрөгийн зээл гаргах одоо тооцоололтой байна. Залуу гэр бүлд орон сууцтай болох нь хүнд учраас хүүхэд төрүүлэх шийдвэрт нөлөөлдөг. Иймээс иргэд олон хүүхэдтэй бол ипотекийн зээлийн дарааллыг урагшлуулахыг дэмжиж байна. Ер нь бол хэцүү зүйтэй л гэж дэмжиж байгаа шүү дээ. Чинь олон хүүхэдтэй хүмүүс тэрэн шиг хэрэгтэй юм гэж хаах уу? Би өөрөө ч гэсэн олон хүүхэдтэй хүн. Тэгэхээр энэ бол хэцүү санаа юм байна л гэж бодож байна. Яг үнэхээр яг болж л шүү дээ. Өөрөө хүүхэд өнөөдөр ямар байгаа вэ? Нэгэнд өсөхөд ямар юм байгаа вэ те? Тэр урагшлал болж л байна. Дэмжлээ. Тийм тэгээд 4-өөс дээш хүүхдтэй айлын амьдрал бас хүнд байгаа шүү дээ. 4 бат 2 хүүхдтэй айлч хэцүү шүү дээ, тийм ээ. Тэгэхээр би зөв л гэж бодож байна. Монгол төдийгүй дэлхийн хэмжээнд төрөлт буурч байна. Иймээс улс орнууд төрөлтийг дэмжих олон төрлийн бодлого хэрэгжүүлж байна. Тухайлбал бүгд найрамдах Солонгос улс төрөлтийг дэмжих зорилгоор төрсэн эмэгтэйчүүд болон хүүхдэд мөнгөн дэмжлэг үзүүлж, Япон улс татвараас чөлөөлдөг байна.